Тэгэл оройн тэр хүн асуусан шүү дээ. Яагаад шүүх 2 өдөр цагаатах вэ? Далуурч өнөөдөр хүртэл сууд явж байгаа. Би хавцлагын битгалтай танилцаад ингэнгүүт тухайн хүнийг буруутгасан ганцхан баримт байсан. Хабууччд бодлын бичлэг байсан. Тэр бичлэгээр тэр амин хөргөч нас орсон орц руу явж байгаа эмэгтэй хүн явж байгаа бичлэг байдаг. Эмэгтэй хүн. Би дүрсийн хувьд төстэй байна л гэсэн үг. Төстэй байна л гэсэн. Би тэр кейсийг ярихаар ер нь дандаа гоо хэлсэн шүү дээ. Яг л би буруу тамсагддаг. Ер нь өнгөрч болгоорт ийм алдаа байдаг юм шиг санагддаг байхгүй юу? Хүний ийм сэтгэл хөөрл би тэр залуу хүн мөлөгч байсан мэл. Прокурор над руу яриад за хүний чинь гимдрийн шинжгүй үндслээр хэрэгсэхгүй боллоо шүү даштржөө гэдэг мэдээ надад ямар тийм гайхалтай тийм мэдрэмжийг өгч байсан гэж бодож байна. Би үнэн гэдэг юм бай. Үнэн гэдэг зүйл байна гэдэгт итгэдэг байсан. Итгэсэн байгаа байхгүй юу? Тийм учраас хөөрсөн байгаа байхгүй. Тэгэл хүн рүүгээ яриад хүнийх ус маань утас салбагдахгүй тэмлэгт байсан тухай. Тэгэл охинлоо нэрхад ээж юм би маш муу байна. Маргааш дагуулаад иргэнэ. Тэгээд тогтоолоо аваад гарын үсгээ зург гинэ. Ингээд үний яллаа гэх тэр мэдрэмж их гоё шүү дээ. Залгаад ээж юм байна, ухаанг байна, ийм хүнд байна гэж хэлээд тэгээд за баярлалаа төсtöж өмгөлөгчөө. Тэгээд би тань өргөө залах болно гэдэг. Тэгэл оройн тэр хүн асуусан шүү дээ. Асуусныг би оройн мэдчихсэн шүү дээ. Тэгээ прокурорын байгууллага өөрөө шүүрх хальтаа тэр мэдээллийг авсан байна. Тэр хүний бие муу байсныг мэдсэн байна. Авсан байна. Тэгээд тухайн үеийн эрүүгийн хуулийн 2002 оны эрүүг хууль 24-1-ээр хэрэгсэхгүй болгосон хэрэг гинтрийн шинжгүй гэдэг үндслээр хэрэгсэхгүй болсон хэрэг насварсан гэдэг үндслээр хаагдсан шүү дээ. Яагаад би харамсаад байна? Яагаад гэвэл энэ хэрэгээр далуурч өнөөдөр хүртэл суулж байгаа. Энэ хэрэгээр далуурч өнөөдөр хүртэл суулж байгаа. Энэ л надад амжигтай. Яагаад гэвэл 24 тэр хүн насварсан байна гэдэг бол тэр хүн гэмтрэг шалгуулж байгаад насварчлаа гэж байгаа учраас тэр хэрэг цаашаа явахгүй болчих. 24-1-ээр хэрэгсэхгүй болсон бол тэр цаашаа явж тэр жинхэнэ алдарч олох байсан байхгүй юу? Хэрэг болчихсон. Би тэр үед залуу хүн өмгөөлөгч байлаа. 2010 онд өмгөөлөгч болсон байлаа. За тухайн үед өмгөөлөгч ах маань шүүгч болоод за төчтөрж би чамд л итгэнэ. Би чамд өөрийн нэг хариуцсан хэрэг өгье. Чи энэ хэргийг араас явах ёстой шүү. Анхан шүтний шүүхэр хүн амны хэрэгээ. Анхан шүтний шүүхэр ороо цаацсан. За гівч давзаалдах шүтний шүүхэрээ ороод анхан шүтний шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод манай хүнийг хорьсон. Одоо цагдаа ороод байгаа. Надад одоо тухайн хэрэг би хэрэгэд юм ойлголтыг авахгүй явсан шүү дээ. Тэгээд тухайн давхаас хэрэг буцагдсан анхнаар дахин хилцэх болцсон. Ийм нөхцөл байдалтай хэрэг дээр би орсон байхгүй. За тэгээд эргийн үйл баримтыг үзсэн. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нэг хүнийг 10 одоо би бас санахгүй 15-аас 18 удаа устгалсан. Онц хэрэгсгээс алсан гэсэн. Би харах ингээд тэр ихчтэй уулзсан. Настай ихч байсан. Тэгээд за өмгөөлөгч маань солигдсон юм байна. За ойлголаа би ингээд ингэсэн ийм гэ болсон үйл явдал би энэ хэргийг үлдээгүй шүү дээ. Гэдэг зүйл байсан. Ер нь өмгөөлөгчд тэ уулзж байгаа ер нь дийлэн хүмүүс гинтэр үлдээг байдаг шүү дээ. Дараа нь бид навцлага уншиж, тотломжуудаа харж ийж дараа нь хүмүүс үннээ ярих тохиолдолд гардаг байхгүй. Би ихний үед бол тэгж бодож байсан. За хэрэггүй л гэж байгаа юм байна. Тэгээ анхан шүтний шүүх хурал бол төхөөд би хавцлагын битгалтай танилцаад ингэнгүүт тухайн хүнийг буруутгасан ганцхан баримт байсан. Хабууччд бодлын бичлэг байсан. Тэр бичлэгээр тэр амин хөргөч нас орсон орц руу явж байгаа эмэгтэй хүн явж байгаа бичлэг байдаг. Эмэгтэй хүн. Би дүрсийн хувьд төстэй байна л гэсэн үг. Төстэй байна л гэсэн. Эмэгтэй хүн. Би дүрсийн хувьд төстэй байна л гэсэн үг. Төстэй байна л гэсэн. Тэгээ манай хүн бол яг тухайн хүнтэй ойр зуураас харилцаатай хүн байсан байна. Хамт явдаг байсан. Тэр үгээр нь л тэгээд хамгийн сүүлд хамт байсан гэдэг утгаар тэр өглөө хамтдаа явж байгаа хүн харсан мэт. Тэгээд тэр л баримтуудаар ингээл ингээс хутгалдаг. Ийм л юмар хэрэгэр хүнийг гэмруутай
тооцох асуудал яригдчихсэн. Тэгээд одоо би зүгээр яг тэр үеийн төвчржийг харахад үнэхээр туршлагагүйсэн. Үнэхээр туршлагагүйсэн. Одоо ч би арай бас тэгж ажиллах байсан бахаар заримдаа бодно. Хавцтай уншин алгана. Яг одоогийнх шиг бүрэн дүүрэн анализ хийх чадвар бас сул байсан гэж ойлгоод. Гэтэ би багшнаас асуужсэн. Ийм хэрэг байна, ийм зүйл байна, ийм. За тэгээд анхны шүүхээр ороод ялавсан. 15 жил ялавдаг л яадаг л. Одоо би бас яг ялын хувьд малтчих. Давжаалтчны шүүх, анхны шүүхийн шийдвэр хүчинг болгочоор анхан шат чи одоо дахин хилцээд тэгэн чи шийдвэр яг нөгөө давхаас өгж байгаа давжаалтчны шүүхийн шийдвэрийг анхны шүүх биелүүлэх үүрэгтэй. Тэгээд гимборотой татаад ял оноод болчихж байгаа байхгүй. Тэгэхээр надад ямар ихтгэл үншсэн бөхнөр энэ хүн алаагүй юм байна гэдэг юм шиг. Нотлох хөрөмтийн толгойн хувьд маш сул байсан. Тухайн тэр талиагаас нас орсон орцонд 10 гаруй хий билсэн шүү дээ. Талиагаас нас орсон орцонд 10 гаруй хий билсэн шүү дээ. Тэр гарын хийнүүд дотор түүхний гарын хөө байдаг шүү дээ. Нохол тийм нотлох чинь тэнд байгаад байгаа байхгүй. Тэгээд энэ үйл баримтуудаар нь хөөгөөд одоо ингээд хэрэгсэхгүй болох саналтай орсон болж харамсалтай гимборотой тооцоод ялгаанагдулсан. Нөгөө нь итгэсэн өмгөөлөгч нөгөө итгэж байгаа их хоёрын өмнө би бас л буруутан болж хувирж байгаа байхгүй. Яг бол муу ажиллаж шүү дээ. За ингээд давзаалтгчны шүүх рүү орсон. Давзаалтгчны шүүх хэврүүлдээсэн шүү дээ. За тэгээ улсын дэд шүүх рүү гомдол гарсан. Улсын дэд шүүхээс миний гомдлыг хүлээж авсан. Хүлээж аваад энэ навцтрагт тавьсан нотлохоромтуудын хувьд бол хүрэлцээгүй. Энийг дахин мөрдөнчлөг ажиллагаанд. Дахин мөрдөнчлөг ажиллагаанд буцсан. За мөрдөнчлөг ажиллагаа хийгдээд ахаад анхан шатны шүүх рүү орсон. Анхан шатны шүүх рүү ороход би цаадах саналтай орсон. Анхан шатны шүүхээс цаатахсан. Ягаад гэвэл энэ гэмдрэг үлдэн нөхцөл байл тогтохдох байна. 24-ний цаатахчих. За ингээд цагаатахад явсан давзаалтгчны шүүх рүү орсон. Давзаалтгчны шүүх, анхан шатны шүүхийг дахиад өчөнгө болгоод мөрдөн байцаалт хийсэн. Нийтдээ миний хүн одоо 699 оноо гарах цагт өргөцсөн мэт хэлээ. 699 оноо гарах цагт өргөцсөн мэт хэлээ. Маш урт хугацаа шүү дээ. Энэ хугацааг туулаад явна. Тэнд хүн 20-т байсан биш шүү дээ. Тэ? Гэмт хэрэг үлдээгүй хүн цагдаа хоригж байгаад ганцхан хүнд итгэх юм бэл. Өмгөөлөгчтэй итгэх. Өөр юм итгэдэг. Ганцхан үннийг л өмгөөлөгчөөс хүсдэг шүү дээ. Магадгүй түүхэнд хичнээн хүн ингэж хэлмэгдэж хичнээн хүн цааз ял сонссон бол хичнээн хүн цааз ял сонссон бол гэдгээс би айдаг. Би цааз ял ярахаас айдаг. Яг өдөрт байдалтай. Маш хэцүү шүү дээ. Өнөөдөр бид нар мэдчихэж байгаа шүү дээ. Зөргийн хэрэгээр явж чад тул бүгдээ 3 шнэ шүүх өгчөөд өнөөдөр мөрөг болцсон байгаа шүү дээ. Чи өөрөө ямар үр дагавартай юм бэ гэдгийг харуулад байгаа шүү дээ. Хүн шийдэд байгаа байхгүй асуудлууд. Тэгэд ингээд энэ асуудал болгоны ард ингээ харахаар бид нар бас маш хэцүү санагддаг. Тэгээд прокурор мөрдөнчлөг ажиллагаанд туцаагаад тэгээд за хүний чинь хэрэгсэх болохлоо гэдэг тэр мэдээ миний гайхамшигтай зүйл байсан байхгүй. Тэгээд тэр хүн тэр мэдээг би сонссон үгийг мэдэхгүй ухаангүй байсан. Яагаад ухаангүй байсан? Энэ хүн 699 оног хоригдохдоо тэр чигтэй байшин, тэр шоронгийн хорихын нөхцөл байдал, сэтгэл зүйн дарамт те маш олон зүйл явсараад тэр хүн уушиг болсон байхгүй. Тэгээд нас орсон. За энэ хүн ингээ нас оржээ. За энэ хүн ингээ нас ороход ар гэрт нь ямар бах вэ? Чиний ээж хүн алсан. Энэ нийгмийн сэтгэл зүй ямар бах вэ? За нэгдүгээр. Хоёрдугаарт энэ үнэн мөнийг ингээ олох гээд явж байгаа тэр олон хүмүүс явж байгаа шүү ар гэрийнхэн тий. Олоод ингээд ээж минь бороогүй байжээ. Энэ боломж яагаад би өнөөдөр хаагдсан бэ гэхээр нас олсон үндэслэр хаацснаас төрөөс 699 хоногийнхоо хоригдсон хэлмэлдэж хоригдсон хоногийнхоо тэр төлбөрийг нэхэрх хаагдсан байхгүй. Одоо би санаж байна охин нь миний зүгээс улс тухайн ерөнхий прокурор бүхэл газруудад гомдлогсон хүний ирэхэд гаргасан. Охин нь цензургүй яриагаар хүртэл ярилцлага өгчээсэн. Энэ нийгэмд одоо тухайд 13 онд бол дараа бас нэлээд л авч ирсэн хэрэг байдаг байхгүй. Тэгээд
гэмтрийн шинжгүй гэдэг үндслэлээр байсан хэргийг насварсан гэдэг хэрэгээр хаачхаар гол утга нь юу гэхээр тэр хүн гэмтрийг үйлдсэн юм байна. Тэгээд насварсан учраас хэрэгээ хааж байгаа байхгүй. Одоо логикийн үүднийг үзвэл боддоо тэр цаана нэг хүн алдсан хүн яваад байгаа шүү. Нэг байгаа байхгүй. За үүний дараагийн нэг зүйл нь яагаад 2 удаа шүүх цагаад байгаа. Яагаад 2 удаа шүүх цагаад байгаа. Анхны шүүх цагаад байгаа. Хариулт байгааз энэ миний хувьд асар их одоо юу бас надад их гоныг төрүүлдэг. Би өрөөл буруу тамшиг санддаг шүү дээ. Ер нь бол яг боддог л та. Өмгөөлөгч нь тэгдэмдөө өдрийн төлбөр чинь ядаж арга эртний үлдэх байсан байхгүй. Одоо энэ дээр юу болж байна? Тэр хүний залуунаас байгаа шүү дээ. 56 настай хүн байсан байгаа байхгүй. Тэр амьдралын тэр хугацаа, сэтгэл санаа, арга эрт өчөрж байгаа. Нэг хэрэг илрүүлэхийн тулд энэ цаанаа ийм үр дагавар үүссэн л байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид нар бас аялал талаас нь бас тодорхой хэмжээнд нөхцөл байдлаараа бодох хэрэгтэй. Яагаад шүүх 2 удаа цагаатах вэ? Анхны шүүх яагаад 2 удаа цагаатах вэ? Авцтрагс авцсан баримтуудаар хөдөлгөх байж чадахгүй л байгаа гэсэн байна. Тэгэхээр ийм харамсалтай зүйл одоо дахин битгий гараасаа гэж боддог.